Сайн нөхөр хүмүүс минь бүгдээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ яг одоо Монголын сошиал дээр яригдж байгаа жижигэн чимэг ховж үүдийн талаар ярих болно. Тэгээд хэдүүлээ шууд бичлэгтээ орцгоо. Минийхэнд ярих сэдэв маань Мишель гээд инфлюенсер охинтой холбоотой мэдээлэл байгаа. За одоо яг Facebook дээр энэ охинтой холбоотой нэгэн сэдэв бүр маш олон хүмүүст ингэж яригдаад яриа болоод яваад байгаа. За энэ охин нь болохоор яг Instagram дээр яг одоогоор 210 мянган дагагчтай, Facebook дээр болохоор 180 мянган дагагчтай ийм охин байгаа хгүй юу. Тэгэд сүүлд яагаад энэ охины талаар ингэж их яриа гараад байгаа вэ гэхээр тэрээр яг саяхан буюу 1 сарын 30-ны өдөр өөрийнхөө яг Instagram-ийнхаа дагагч нар нь 200 мянга одоо хүрсэн баяраа гэх юм уу та тий нэг тийм ивентийг ол хийсэн. Тэгэд яг тус ивентээ болохоор одоо 200 мянган дагагчийн баяр гэдгээс гадна одоо тэнд очисон хүмүүсээс азтан тодруулнаа. Одоо ингэж суглаа явагдаад ийм азтнууд шалгаруулна. Тэгээд 700 хүнээс 350 азтныг тодруулнаа гэх мэтчлэн тиймэрхүү пост оруулж одоо тэр ивент дээр очих одоо хүмүүсээ ингэж одоо юу гэдэг урайлсан гэх юм уу та тий тиймэрхүү байдлаар ингэж дуудсан гэдэг нь бол харагдчихсэн. Ягаад хүмүүс одоо хил ам гихэнч хайшин зүгээр яад ийм их яриа болоод байгаа вэ гэхэлэр яг миний харснаар яг ийм хоёр өнцөг байгаа хгүй юу. За эхнийх нь өнцөг нь юу вэ гэх юм бол хүмүүстэй одоо ингэж 350 ингээ азтан тодруулнаа 350 суглаа байгаа гэж хүмүүсийг дуудчихад одоо ингэж миний ийм 200 мянган дагагчийн баяр гэж яриад байна гэдэг дээр ингэж реакцлж байгаа хүмүүс байна. Нөгөө талын хүмүүс нь болохоор монголчууд бүр яагаад ийм үнгүй юм ийм дуртай бэ гэд те одоо яг нүуний тэр Мишель гэдэг охиныг биш одоо тэнд нь оцсон хүмүүсийг жоох ингэж одоо бүлээд байгаа юм шиг те жоохон дургу байгаа юм шиг хандлагатай хүмүүс бол ингэж харагдаж байгаа. Одоо яг нөгөө нэг мартын дэлгүүрийн нээлтэн дээр дандаа тэгдэг шүү дээ. Одоо ингэж ирсэн хүмүүстэй халуун сав бэлгэлнэ гэлтэнгүүд бүр маш олон хүмүүс очивол бүр ингэ лоочер дараалал бөө юм болол тэгэл ингэ сошиал дээр яригддээ шүү дээ. Нэг халуун савны төлөө бүр өстө нэрээ алалцж ийн гэл зөндөө яриа болдог. Яг тэр шиг ийм яриа болсон байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ сэдвүүн бол маш олон хүмүүсийн ингэж анхаарлыг бол авсан. Тийм болохоор одоо яг тэр Мишель одоо өөрийнхөө Facebook дээр бас нэгэн ийм постыг оруулсан байгаа байхгүй юу. За энэ болохоор яг тэр ивент нь болсны маргааш нь буюу 1 сарын 31-ний өдөр орсон. За үүн дээр болохоор ККК юу вэ? Нэг ивент хийгээд 350 хүнийг баярлуулад одоо юу болцгоод байна. Баячуудын хүүхдүүдэд хүн алсан ч хүн зодож танхаарсан ч зүгээр сайхан явж байхад би нэг ивент хийсэн чи бүр сүр болцооч гин 50 1500 хүн л цуглуулсан штэ. 350 хүнд 60 сая төгрөгийн үн бүхий бэлгэнүүд хуваалцлаа штэ. Өөр яг ямар яасан хүн алж ловер хийж танхаарч гуугааж усаа худалдаа юу гэдэг ийм постыг бас ингэж оруулсан байсан. Тэгээд яг Мишельтэй холбоотой яригадаад байгаа зүйлүүд гэх юм бол яг ийм зүйл бол болсон байгаа. Тэгээд та хэд маань одоо яг үүн дээр юу гэж бодож байна гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. Тэгээд би яг иймэрхүү зүйлээр юу гэж боддог вэ гэдгийг одоо өөрийнхөө бодлыг бас хуваалцъя гэж бодлоо. Гэхдээ миний одоо ярьж байгаа зүйл болохоор яг саний охины одоо жишээтэй ерөөсөө хамаарлахгүй шүү. За яагаад гэвэл Монголд одоо ингэ Монголын Facebook гэдэг платформ дээр одоо хүмүүсээр лайк даруулдаг, шеэр хийлгдэг, комментжүүлдэг те ийм пэйжүүд ч байна, бүр группүүд ч байдаг шүү дээ те. Ингээл байнгын азтан тодруулаад зөвхөн ийм азтан тодруулах үйл ажиллагаа хийгээд одоо ингэж одоо хүмүүсийн хандлтыг ахын тулд азтан тодруулдаг гэх юм да тий ийм одоо үйл ажиллагаа явуулдаг зөндөө зүйлүүд байдаг. За тэгээд би үүн дээр яг юу гэж хардаг вэ гэхлээр одоо яг Монголын хүн амыг хоёр хувааж ийна гэж хараад байгаа хгүй. Зүгээр л ерөөсөө баян ядуу гэдэг юм хоёр л хэсэгтэй болцсон. Ерөөсөө нүунийг дундаж давхраг гэдэг зүйл байгаа болцсон бохгүй. Тэгээд бид нар бол яг тэр ядуу гэдэг одоо тэр хэсэгтээ орж байгаа. Яагаад гэвэл бид нар чинь одоо ингэж байрны зээлтэй, цалингийн зээлтэй, одоо машины зээлтэй, аппликейшны зээлтэй гэх яг юм зээлийн хооронд амьдардаг хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яагаад ч тэр баян гэдэг хэсэгт орохгүй учраас одоо яг юм суглаа, азтан тодруулах гэдэг зүйлүүд чинь юм одоо ингэж хүмүүсийн хандлтыг аваад хүмүүс тэрэнд оролцоод яваад идэг юм шиг санагддаг. Хэрвээ одоо тэр дундаж давхаргын те ер нь бол ийм өөр зээлтэй биш яг юм одоо өдөр тутмын амьдралыг болгож чаддаг хүмүүс хизээж тийм суглаа азтан гэдэг юмд орохгүй. Тэгэхээр Монгол улсын хувьд дийлэнх нь ядуу хэсэгтэй байгаа учраас энэ суглаа азтан гэдэг зүйлүүд бүр ийм эрчиг ингэж авдаг, маш олон хүмүүсийн хандлтыг авдаг. Тийм болохоор албан байгууллагууд ч гэсэн ийм азтан тодруулж одоо өөрсдийнхөө тэр пэйжийн хандлтыг нэмүүлдэг ч гэдэг юм уу да те иймэрхүү зүйлүүд их байд юм болов гэж боддог. Тэгээд нүг цэцэг бимбач гэсэндээ те яаж хэлсэн штэ ээжүүдэд биш одоо юу гэдэг нэлэх хүүхдүүдэд зүгээр памперс тарааж ирсэн шүү дээ. Тэгэхэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнээр бүр ямар урт оочрээлаа та тэгээ бодохоор чинь одоо ийм зүйл ингээд байх нь одоо юу гэдэг байхгүй байхын аргагүй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр одоо би бол яг тийм азтан суглаа гэдэг зүйлийг бол нэг их одоо юу гэдэг зөв зүйл гэж бол боддоггүй. Гэхдээ монголчуудын одоо амьдралтай яг Монголд амьдрах амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас тийм зүйл ингээд
байгаад байна. Тэгээд энийгс буруутгах аргагүй байгаад байна гэж хараад байгаа байхгүй юу? Та хэд маань яг үүн дээр юу гэж бодож байна? Манайхан тэрийг комент хэсэгт бичээрэй. Яг миний бодол бол яг ингэж л боддог. Дараагийн сэдэв маань Facebook дээр одоо ингээд нэг тэмцэгч, их оронж, шудраг ёсны төлөө гэж дураад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүмүүсийн хоорондын маргааны талаар байгаа. За энэ нь болохоор Солонгоо гэдэг нэг эмэгтэй одоо өөрийнхөө Facebook дээр лайв ч юм мөнх эрдэнэ эсрэг нэгэн бичлэг хийж гарч ирсэн байгаа. За тэр бичлэгийг нэлээд хүмүүсийн хандлтыг авсан байсан бол харагдчихсан. За тэр бичлэг дээр яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр чи одоо ингээд нэг л шудраг ёсны төлөө ингээд дураад байдаг. Гэтэл яг үндэ чи өөр ингээд авилга альбом чалын хэрэгээр шоронд орж исэн штэ. Тэгээд хугацаагаа дуусгаагүй гарч ирсэн тийм л юм бол тэр хугацаагаа дуусгаач чи ингээд банд царайлаад ерөнхийлөгчөөс ингэж одоо гуйжгаад одоо тэр юунаас шоронгоос ингэж гарч ирээ үсттэй гэл. Тэгээд нэг л юм шудраг ёсны төлөө дуурт юм бол ч одоо өөрийнхөө дүүгээс эхлэеч гэгээд одоо тэр нүуний лайв ч мөнх эрдэнэ дүүч одоо улсын хурлын гишүүн тогтоотор штэ тий. Тэгээл дүүгээс эхлэеч одоо чи энэ улсын хурлаас тэр иршгэндээ тэр дүүгээ аав мав гэл яг иймэрхүү байдлаар нэг бичлэг хийсэн байгаа байхгүй юу? Огийн мөнх эрдэнэ орилоо борлон минь чамд нэг хідэн үгтэй. Чи их нэг шудраг ёс ярьж та арт түмний тархийг шудраг ёсыг хэрэгжүүлдэг Мундаг Баатарын дүр тоглоод явж байгаа юу? Чи эхлээд нь өөрөөсөө эхэл заяа. Чи тэр шоронд те ялаа идэх хугацаагаа чи гүйцэд идэл заяа. Чи шоронд банд болоо те авилга албан тушаалын эргээр чи шоронд ороо үсттэй. Тэгээ чи ерөнхийлөгчөөс банд болоод гуйгаад намайг одоо гаргаад өгөөч. Одоо өстө намайг энэрч хайрлаач гэж чи гуйж гувшаар хагаад гарч ирсэн. Эхлээд нь чи ялаа гүйцэд хүлээ. Хоёрдугаарт чиний тэр дүү даваагийн тогтоотор чи түүнийг тэр авилга эргээр 3 шатны шүүхээс ял авсан. Тэгээд улсын хурлын гишүүн гэдэг нэрийдлийн дор тэр төрийн ордон дотор нуугдаж суун. Чи тийм шудраг их оронч юм бол эхлээд нь тэр дүүгээсээ эхэл. Чи эхлээд нь тэр нэг жижигхэн ишгэндээг аваарай. Тэгээд бас яг тэр бичлэг дээрээ одоо ингээд Цогтбаатарыг улсын хурлаас гарах хүртэл би талбай дээр одоо ингээд чагсах болно, үлсгэлэн зарласан ч болж ин би ингээд хийх болно гэх мэтчлэн ярьсан тийм бичлэг байгаа байхгүй. Тэгэд яг тэр бичлэг нь бараг 3 минутын урттай. Тэг ер нь л ингээд мөнх эрдэнэ рүү айгүйх дайрсан тийм бичлэг байсан. За тэгээд би яг тэр бичлэгийг үзчихэд гайхаад ягаад гинт ингээд мөнх эрдэнэ рүү дайраад байгаа юм болоо гэж бодсон чинь яг мөнх эрдэнэ ч өөрөө нэг 2 одоо Facebook пэйж дээр штэ тий. Тэсэн чи яг өөрийнхөө энэ даваа мөнх эрдэнэ гэдэг пэйж дээрээ яг энэ хэдийн талаар 1 сарын 27-нд нэгэн постыг оруулсан байгаа байхгүй. За энэ пост нэр болохоор их орончдын дүр ихсгсэн чантаачдын амар айрам аа. Энэ амар айрам дүртэй дүрснүүдэд бууз хэсэг өгөөд байлдаантай орон руу явуулж хамсан. Та нар ингэж золбирч явхаар хурц жото бариад хар борч хамаагүй ажил хий амсгаануудаа ядаж үнэн амьдрал үр хөвгтөд чинь хэрэгтэй гэдэг нэг юм постыг ингэж оруулсан юм бэлээ. Тэгээд үүнээсээ гадна бас яг дараа нь болохоор яг энэ хэдийн яг тэр одоо Солонгогийн эмэгтэй тэгэл Нотхон Баатар тэгэд нэг юм бас нэг өөр эрэгтэй байхгүй. Энэ хэд ингэж лайв хийжсэн юм байна л да. Тэгэл яг энэ лайвыг скриншот хийгээд бас яг энэ Facebook дээр оруулсан бэлээ. За үүн дээр болохоор танай мундгууд лууд сууд ухаантан эрдэмтдийн баг шохор шувуу уул уурхаа судлаач маструуд гэд бас нэг юм одоо юу гэдэг дооёолж байгаа юм шиг тийм пост бол ингэж оруулж исэн байна. Тэгэл яг энэ Солонгоо гэдэг эмэгтэй те одоо үүн дээр нь гэх юм да айгүйх ингээд уурлаад одоо яг тэр бичлэгийг бол ингэж хийсэн бэлээ. За тэгсэн чинь яг тэр бичлэгийг нь мөнх эрдэнэ бас ингэж үзсэн л байгаа байхгүй те. Яг тэр бичлэгийг нь үзснийхаа дараа бас нэг пост оруулсан. За үүн дээр болохоор нэг шантааж авгаа надаас болж жагсан цуулан өлсөн цагаанд гэсэн сурагтай хурдан өлсөлөнгөө зарлаасаа нэг ч гэсэн шантааж өлсөд өгөхийг нь үзэх юмсан гэд бас дахиад л юм дооёолсон ийм пост оруулсан байсан. Тэгээд энэ постнаас нэлээдгүй хүмүүс төрсэн буюу 3000 реакшныг одоор ингэж авсан байгаа байхгүй юу? Энэ яг Отгон Баатар энэ хэд чинь нэг үнэн ба зөв нам гэд явдаг санагдаж байна. За тэгсэн чинь яг нэг одонгоо ч бас ингээл гарч ирэл бөө юм болоодсэн шүү дээ. Отгон Баатар бол ийм тийм гэл ингээл бөө юм яриад би бас өмнөх нэг бичлэг дээр ярьжсэн. Тэгээд одонгоо бас ингээд Facebook-ээ алдсан байна гэд ярьжсэн. Тэгсэн чинь яг сүүлд одонгоо яг Facebook-ыг буцаад авсан юм шиг үл яг тэр бичлэг нь бол дахиад явж исэн. Яг тэр бичлэгийг нь мөнх эрдэнэ бас яг өөрөө Facebook дээр шеэр хийсд бол ингэж харагдчихсан. Тэгээд юу ч энэ хэдийн хооронд нэг юмрхүү биф гэх юм уу та тийм нэг юм маргаан болж байгааг нь бол харагдчихээн. Тэгээд юу болох нь хэдэлээс харж илээ та тий. Гэтэ ер нь одоо ингэж хараад тахт нэг юм улс төрийн төлөө бүр ингэж амар ингэж яваад байгаа хүмүүс бүр ингээд яг тэр гэж хэлэх айгүй хэцүү байхгүй те. Бүгдээр ингээл айгүй их ингээд юм оруулаад бас нөгөө талаас арт иргэдийн нэлээд толгойг ингээд уваагаад байдаг юм шиг харагдаад байдгийн. Тэгээд хэдүүлээ аль болох өөрсдөө л айгүй юу гэдэг юм судалдаг, хайдаг, хардаг, уншдаг байхгүй бол бас болохгүй байгаа юм шиг те. Яг сэдвүүн бас нэлээд сэтгэл эмзэглэмээр 2 мэдээлэл байгаа байхгүй юу. Захиных нь болохоор богд уулын одоо тархан цаазд газар хашаа барьснаас болоод тэгээд ажил нь тэр хашаанууд нэлээд юм дээшээ бүр ингээд одоо юу гэдгүүлээ нэг юм амар юм дээшээ юм
за би энэ зургийг оруулж яг тайлбарлаж мэдэхгүй байна. Нэг юм хэцүү юм хашаа байдаг шүү дээ. Яг тийм хашаанаас болоод одоо буг явж чадахгүй те ингээд харайхж агаад яг тэр хашаанд нь тэглээд ингээд одоо байхгүй болсон тийм амь алдсан тийм дүр зураг бол ингэж харагдчихсэн. Тэгээд энэ болохоор нилээдгүй хүмүүсээс ингэж хүрээд хүмүүс одоо энэ хашаага болооч яагаад ийм хашаа барьсан юм бэ? Энд чинь ингээд амтны ихэнд халтж гинэ гэх мэтчлэн мэдээлүүд нилээ явж исэн. За тэгсэн чинь эцэст нь яг өмнөөс хамраад тэр хашаага буулгалаа гэдгээс сайхан мэдээс явж гин. За энэ нь болохоор яг зариг цэгмэн дээр орсон мэдээлэл байгаа хгүй юу? Үүнд Зэрлэг амьтдад эрсдэл учруулсан хашааг албан болгожээ. Богдгийн уулын тархан цааздаг газрын хамгаалтын захиргаанаас энэ оны 1-р сарын 30-ны өдөр тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэр стандартыг мөрдөөгүй үзүүртэй төмөр хашаанд мөг буг гэмтэж энцэн онцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан нүхтийн аманд уулын ингэрт баригдсан ойролцоогоор 1000 м урт стандартын бус хашааг албан буулгалаа гэдэг ийм мэдээлэл явж ирсэн. Тэгээд яг нөгөө нэг бугойхын тэр бичлэг зургуудаас ингээд сошиалэр нэлээд явж ирсэн. Би бол яг тэрийг ингээд харж чадаагүй л дээ. Ингээд яг харахаар ингээд бүр ингээд өрөвдөд ингээд сэтгэл өвдөх юм шиг санагдаад бол харж чадаагүй. Тэгээд эцэст нь яг энэ хашааг нь буулгалаа гэдэг ийм одоо мэдээлэл бас ингэж орсон байна. Дараагийнх нь болохоор хүүхдүүдтэй холбоотой бас нэлээд эмзэг хоёр мэдээлэл байгаа хгүй юу. За эхнийх нь болохоор яг өнгөрсөн 7 хоногт сурагчдын хичээл бол эхэлсэн. За тэгсэн чинь Хөвсгөл аймгийн Баян зүрх суманд одоо ингээд нэг сургууль байхгүй. За тэгсэн чинь тэр сургуулийнх нь халаалтанд байхгүй. Хүүхдүүд нь бүр ингээд өвлийн күүртэх тэгээ гадуур хуцтайгаа хичээл сууж байгаа одоо тэр дүр зураг бол харагдчихсэн. Тэгсэн чинь бүр сургууль нь бүр үнэхээр муудсан байхгүй. Бүр ингээд ханаа нь бүр ингээд айгүй их ингээд цуураа тэгснэ бүр зарим ханаа нь гадаах талбай тэр ханаар нь шууд харагдчихсэн гэдэг одоо. Тэр бүр юу гэсэн үг юм бэ те. Тэгэд хүүхдүүд ерөөсөө юм нүг аюулгүй орчинд хичээллэх тийм боломж байхгүй бүгдээрээ ингээд даарчсан бүр гадуур хуцтайгаа суугаад бүр тийм тухгүй байдлаар одоо ингээд хичээлээ сууж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр юм сэтгэл өвдгөмтэй бүр ингээд байж боломгүй юм асуудал шиг бол харагдсан байгаа. Тэмээс цаана уу Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн суралцж буй орчинг танилцуулгаж байна. Манай сургууль маань үнэхээр хүйтэн байдаг. Жишээлбэл самар арчдаг ус нь хөлдөж өгсөн бас шил арчигч бодсон бүртэл хөлдөж өгсөн үнэхээр хүйтэн орчинд бид нар суралцдаг. За ингээд энэ манай сургууль дотор ингээд цувралт байна. За ингээд би сургууль дотор байж хад сургуулийн гадна талын орчин ингээд тэнгэр ингээд харагдж байна. Тэгээд тэрээр маш их салхисан гэдэг ингээд сургуулийн коридороор явж байхад ингээд гадаа байгаа юм шиг ийм маш хүүтэн байдаг. За бид нар ингээд хичээлдээ суухдаа ингээд күүртгтэйгээ зарим маань ингээд малгайтайгаа сууж идэг. За энэ мэдээлэл зүүн кабинетд хичээл орж байна. Ингээд хүүхдүүд ингээд малгай оролтоогоо ингээд хичээлдээ ингээд зөндөө ингээд зузаан давхарлаа, зузаан хувцастай суусан ч гэсэн бид нар ингээд өдрийн турш суудаг болохоор маш их даардаг. Яг тэнд ажиллаж байгаа багш нар ч гэсэн хохирж байгаа тий. Одоо ажилчид ч гэсэн хохирж байгаа, хүүхдүүд ч хохирж байгаа. Бүгдээрээ одоо ингэ таниад том уу хүрэх. За тэгэл хүүгүүд ч гэсэн цистит гэдэг хүчнийг бол тусны мэлэн штэ. Тэгэд ер нь бол ингээл эрэгтэй эмэгтэйгөө бараг циститдэх. За тэгээд эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол бүр ингээд сав руугаа орох гэдэг юм одоо юу гэдэг юм бүр юм эрсдэлтэй байгаа хгүй тий. Тэгээд тэнд одоо ингээд ажиллаа хийх хүмүүс нь ажиллаа хийгээсээ анхааралтай аваасаа тэр сургуулийг бүр ингээд бүрэн завсарлаасаа одоо яг энэ мэтчлэнтэй хідэн сургууль байгаа бол хідэн хүүхэд одоо ажилчид ингэж хохирж байгаа л гэдгийг бодхоос бас ингэ хэцүү санагдаж байгаа байхгүй юу. Тэгэд юутсан тэр хүмүүст ингээд анхааралтай аваад ажиллаа хийгээсэй л гэж хүсэж байна. Дараагийн ярих сэдв маань бас л нэлээд эмзэг сэдв. За энэ нь болохоор Did Entertainment гэдэг YouTube сувг байгаа байхгүй юу. Тэгээд ер нь юм баримтад одоо юм нэвтрүүлэг хийдэг ийм сувг гэж ойлгож болно. Гэхдээ тэр бичлэг дээр гарч байгаа хүмүүсийнхаа царай зүсийн болохоор ингээд нэг бүлүүрдэд ерөөсө харуулахгүй байгаа хгүй. Гэтэ яг одоогор ихний дугаар нь орсон байгаа. Яг 8 өдрийн өмнө нэг дугаар ороод одоогор яг 90,000 хүн үзсэн байсан. Тэгээд тэр бичлэгийг бүгдээрээ үзээсэй гэж би хүсэж байна. Тийм болохоор яг энэ дээр тэр бичлэгийг юуцаа оруулчих. Тэгээд та хэд манд бүгдээрээ орж үзээрэй. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй хүмүүс бүгд орж үзэх ёстой тийм бичлэг байлаа гэж бол би бодсон. За үүн дээр яг юу гардаг вэ гэхлээр одоо дөнгөж нэг 13, 14 настай нэг юм эмэгтэй болон эрэгтэй хүүхдүүдийн дүрд хувираад одоо тэн дээр зураг оруулаад нэг юм сошиал одоо үгүй тийм яг юм хүүхд шиг одоо ингээд сошиал хаягийг хөтлөөд явуулаад тэнгуүтэд ийм туршилт яг үндэ хийсэн байгаа хгүй. За тэгсэн чинь тэнд ингээд бүр 20-д настай 30-д настай ирчүүд чатчээ уулзъя танилцъя. За тэнгуүтээ одоо нөгөө том хүмүүс нөгөө бэлгийн нөгөө юу байгаа шүү дээ. Тэгснэ чи тийм юм хийж үзсэн үү үзье гэж боддгоо гэж мэгэл тэнгуүтээ одоо өөрсдийнхөө нөгөө нэг нууц
юугаа одоо тэр нөгөө нууц юугаа штэ тэгээд тэрийгээ бүр явуулж мовлдог зав бүр зургийг явуулдаг. Тэгснэ энэ чамд ямар санагдаж ийн гэд тэгээд яалтчгүй нөгөө нэг нэвтрүүлгийн багийнхан гэх юм уу да тэгээд ингээд хүүхдийн оронд жүжиглж байгаа учраас би ингээд тийм юм мэдэхгүй би ингээд тийм сонирхгүй байна гэх мэтчлэн тэр хүмүүс рүү хариу бичиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь чам таалагдана. Ер нь ингээд анхныхаа юг баг ийм туршлагатай хүнтэй одоо баг яхад зүгээр эдэм гэх мэтчлэн бүр ингээд ёс зүй бус те бүр ингээд байж боломгүй. Миний хувьд бол үнэхээр байж боломгүй гэж бодож байгаа байхгүй. Тиймэрхүү чатуудыг хүүхдүүд рүү бичдэг. Тэр хүмүүсийг олж илрүүлээ. Тэгээд бүр тэр туршилт нь хамгийн амар нь юу вэ гэхэлэр яг тэр хүүхдийг одоо нэг 10 хэдэн настай хүүхэд гэртээ ганцаараа байгаагаар тэр хүмүүсийг одоо тэр гэрт авчирдаг байхгүй юу. Тэгсэн чинь гэрт ч хүн байхгүй зү ганцаараа байгаа зү гэж бүр дахин асуугаал ирдэг заяа. Тэр болгоныг нь одоо ингээд байрны гадаах тэгээд яг гэр дотор ингээд байрлуулсан нууц камеруудаараа бичсэн байгаа байхгүй. Тэгээд мэдээж хэрэг тэр хүмүүсийн царийг харуулаагүй. Тэгээд бүр хамгийн ихэнд ирсэн залуу бүр ингээд 30 эдэн настай бүр 3 хүүхэдтэй өөрийнхөө фэйсбүүкийнхаа бүр профайл дээрээ бүр ингээд охинтойгоо ахуулсан зураг тавьсан мөртлөө 10 эдэн настай охин гэртээ ганцаараа байна гэхэд ирж байгаа байхгүй. Тэгээд дараагийн залуу нь болохоор 20 эдэн настай залуу байсан. Бас ингээд ажил хийдэг. Тийм мөртлөө бас 10 эдэн настай хүүхэдтэй ирж байгаа. Бүр энэ бол бүр үнэхээр гаж үзэгдэл байгаа байхгүй те. Энэ бол яг ингээд нэг юм эрүүл одоо хэвийн үзэгдэл бол ерөөсөө биш. Насны хүрээгүй 12 дэх настай хүүхэд гэртээ ганцаараа байна гэд тэгэхэд ирж байгаа. Тэгэд яах гэж ирж байгаа нь угаасаа ойлгомжтой шүү дээ те. Тэгээ тийм хүртлээ өөрөө нэг хүүхэдтэй хүмүүс ч байна. Мэдгүй би бүр ингээд гайхаа тэр бол үнэхээр амар нэвтрүүлэг байлаа. Тэгээ та хэд маань үнэхээр орж үзээрэй. Яалтчгүй бид нар иймэрхүү байдлаар ийм одоо нэвтрүүлгүүдийг үзэж сэрэмжилж хүүхдүүдтэй анхааруулж хүүхдүүд ингэж хамгаалахгүй бол бүр ингээд болохгүй нийгэм бий болжээ. Тэгээд яалтчгүй одоо бид нар өөрсдөө л хүүхдүүдтэй маш сайн анхаарал тавьж орой үдш ир байр яа хаана явж ийн гэл юм контролтой байхгүй бол бүр ингээд болохгүй юм шиг надад бол харагдсан. Тэгээд хүүхдүүд гэлтгүй том хүмүүс ч гэсэн яг тэр энэ нэвтрүүлгийг үзээсэй л гэж хүсэж байна. Тэгээд яалтчгүй энэ нэвтрүүлгийг үзэх юм бол бүр ингээд айн юу нь бол айн. Тэгээд яг энэ нэвтрүүлгийг үзэх юм лойр тойрны дүүнэртэй хүртэл ингээд айгүй их анхааруулах юм шиг бас надад санагдсан байгаа. Арга ярах сэдэн маань хідэн ээж нар нийлээд гэтээ ер нь одоо насны тарахад нилээ юм жоохон өндөр настай гэх юм уу те нэг хідэн эмээнэр баг шиг надад бол харагдсан. Тэгээд тэр хэд маань нийлж байгаа сайтуудыг дуудаад одоо юм хэвлэлийн баг хурал хийсэн юм шиг харагдаж байгаа байхгүй юу. За тэн дээр яг юу ярьдаг вэ гэхээр одоо энэ вакцинжуулалтаа зогсоо одоо энэ хороо зогсоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Монгол улсаас гарга Америкт бол аль үжээний те одоо ингэж энэ байгууллагыг гаргацсан одоо Монголд одоо ингэж хүмүүсийг хортуулдаг энэ зүйлээ одоо ингэж зогсоогооч гэдэг тийм хэвлэлийн баг хурал хийсэн байлээ. Тэгээд энэ бичлэг нь яваад нэлээд олон хүмүүст хүрсэн байсан харагдчихсан. Яг энэ бичлэг нь 2 сарын 2-ны өдөр буюу яг өнөөдөр ороод одоо ингэж хүмүүст хүрээд явсан ийм бичлэг байгаа байхгүй юу. Хүүхдүүдийнхээ халуун цус руу дэлхийн вакцин шахуулаарай. Тий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хөөж гаргамаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Монголоос хөөж гаргая. Америкт гаргацсан шүү дээ. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Монголоос хөөж USAID дэлхийн зүүн сорсын сан гэдэг одоо бидний эрүүл мэндийн эсрэг ажилладаг улсууд энэ байгууллагуудыг хөөж гаргамаар байна. Вакцин жуултаа зогсоо, вакцин жуултаа зогсоо, вакцин жуултаа зогсоо. Зоник 23 вакцин жуулалтаа зогсоо. Вакцин жуулалтаа зогсоо. Тэгэл хүмүүс айгүй их ингээл хаахаа дараалт яг тэр эдийн эсрэг байгаа гэдэг нас ингэж харагдчихсэн. За үүнээс гадна яг одоо энэ хэд өөрсдийнхөө нэрийг болохоор Монгол ээжүүд гэдэг нэр өгсөн байгаа байхгүй юу. Гэсэн чинь бас яг энэ хэдийн эсрэг зөрүүлээд Монгол аавууд гэх мэтчлэнтэй хүмүүс ингээл пост хичээл Монгол аавууд байна гэлэнгүүд энэ хүмүүсийн харин яг тэр улс руу н одоо ингэж явуулаад өгөөч гэх мэтчлэн хүмүүс яг тиймэрхүү байдлаар пост оруулж байгаанаас харагдчихсан. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн сэдв рүү орж ийн. За энэ болохоор ариун заяа гэж би бас нэлээдгүй бичлэг дээр ярьчихсан. За ариун заяа болон түүний ээж хоёр нь сошиал дээр жоохон маргасан гэх юм да тий. Одоо ингээд story байдлаар би нэрүүгээ жоохон дайрсан тийм зүйлүүд бол ингэж харагдсан байгаа. За өмнөх нэг бичлэг дээр болохоор ингээд ээжтэйгээ маргаж байгаа гэж бас ингээд Facebook дээр нэлээд бол бүү юм болоодсэн шүү дээ. Тэгсэн чинь ариун заяа яг тэр бичлэг дээр ямар тайлбар хийсэн бэ гэхэлэр одоо ингээд яг энэ бичлэгийг хэн гаргаж ирээд цацсан гэдгийг бол мэдэхгүй байна. Тэгээд энэ бол маш олон жилийн өмнө болж исэн зүйлээ гэдэг байдлаар бол ингэж хандчихсан. Хөрөнгө булаацалтах гэдэг бол зүгээр тэр хүмүүсийн зохиолынх нь гарчиг. Ерөөсөө огт юм болоогүй. Энэ бүр шал өөр боролд болцсон байсан юмнууд нийлээд ингэж дэлбэрч байгаа. Тэгээд тэр нь хөрөнгнөөс асар тустай асуудал. Манай ээж хоёр надад 2 байр өгсөн. Тэгээд үл хөдлөхөөс. Тэгээд цаашаа ахаад байгаа. Би одоо энэ дээр ээж автагаа муудах ямар ч шаардлага байхгүй. Манай ээж хоёр харамч хүмүүс биш.
би нэгтгэх хүүхэд бас биш. Тэгсэн чинь яг сүүлд буюу 2 сарын 1-ний өдөр яг энэ мэдгүй зүйлийн асуу гэдэг Facebook групп дээр яг ээжийнх нь сторинуудыг ингэж одоо скриншот хийгээд те оруулсан байгаа. За үүн дээрээ болохоор ариун заяа яасан буцарсан сэжиг вэ? Ээж хүн ингэтлээ зовж байна гэж хэцүү юм да гэдэг байдлаар ингэж энэ групп дээр бол ийм пост хамгийн ихэнд орсон байгаа. За тэгээд яг ээж нь ямар хөө сторинууд оруулсан бэ гэхлээр хамгийн эхлээд 26 настай хүүхэн гэр орондоо ямар байдалтай байдаг тухай яриа хийдэг юм билүү. Олон удаа дуугүй өнгөрсөн. Одоо бүр даварч байна. Үнэн царайг нэлчлээд өгөөлтөг хүн болгон стори яриа хийж чаддаг юм штэ ариун заяа гэж хамгийн хэлж оруулаад дараа нь өв залхамжилсан нарцист дарангуйлагч гэж байдаг гэж оруулсан байгаа. Тэнгүүдээ гэрийнхээ үйлчлэгчиг бол тэглээ штэ. Цаатах нь хүргээ дуугүй юм хэлэхгүй юм. Бас л алан штэ. Ер нь бол тэр дагаж бариад байдгууд нь болсон дэр. Одоо энэ ч бүр хөөрөө төрсөн дээрэж буухаа байла. Хаа хамаагүй асуудал бүрт оролцоод талиж өглөө. Энэ хүүхдэд мэдлэг бол байхгүй. Бөөн хар заваа мэдээллийн архивтэй тэрийнхээ дунд яг байсан юм шиг л яриад л ямар хэрэг байна. Эмэгтэй хүн чинь дуугүй нам байгаад байж байдаггүй билүү. Их эцгээ элдв нэгээр хилээд байгаа хүн өөхөх өдөр хүртлээ зовно. Бүр нэг шившгтэй юм аа нэрээ. Одоо тэгээд арт түмэнтэйгээ нэг гэрт байгаа юм шиг л амьдрий да. Тиймээ хэдүүлээ. Би ариун заяаг яриад тэр намайг яриад л хөгөөж ирэндээ. Ариун заяа хизээ зогсох нь харъя. Тэр үг нь одоо ажил хийгээд ганцаараа амьдраад явах хэрэгтэй юм хүн ёсороо бол. Тэгтэл сошиал хэрүүл хийгээд ээжийг элдв нэгээр бичээд л эрүүл биш. Өчнөө өөрөөсөө ах ихч хүмүүстэй хараал урсгаж хэрэлдээд л за тэр амнаас нь гарч байгаа үгсэн тэр аах юм байхгүй. Яаж юм төгс муу мухагийн дүр байж чаддаг байна. За тэр хоолунд хийх аяа тавг авах, гэр орон цэвэрлэгээ хувцхунраа авах энэ төр уучлаарай. Цочод буудал түүний тархинд манах 18 оноос өмнө бол хувцас аваагаад байдаг болтой байсан. Ер нь бодож байна. Ээжүүд гэрийн үйлчлэгчийг бүгдийг нь өөрөө хийх хэрэггүй юм байна. Ямар ч үнс нүг болоод дууссан байна. Одоо харахад. Их мэд ээж нь яг ийм сторинуудыг бол оруулсан. Тэгээд яг энэ нь тэр мэдгүй зүйл асуу гэдэг групп дээр ингээд скриншот хийгдээд орсон гэсэн шүү дээ. За тэгсэн чинь ариун заяа яг энийг нь бас дахиад яг скриншот хийгээд өөрөө нэгэн сториг оруулсан байгаа. За үүн дээрээ болохоор яа ээжийн найз нь яаныгийн толгой дээр дэвсэлснээсээ болоод 3-5 жилийн хорих ялтай зөөл анги үүсгүүлж байгаа. Тийм болохоор тэр энийг ярьж байна гэдэг ийм сториг бас ингэж оруулсан байсан. За үүнээсээ хойш болохоор яг одоо өөрийнхөө талаас те ариун заяагийн талаас яг дахин одоо сторинууд ингэж оруулсан байгаа хгүй. За дараагийнх нь болохоор би одоо аав юм маань өнгөрсний дараа 6 сар болоогүй байхад надтай ч хэцүү бандтай үерхэд баахан мөнгө төгрөг өгдөг байсныг нь постлолтой биш те гэд за тэнгуүтээ би тэр үеэс хойш ингэ түүнийг хүндлэхэ болсон гэдэг одоо бас ийм сториг оруулсан байсан. За дараа нь болохоор би энэ амьдралд амар ойгтож байгаа. Ээж нь надтай 100 найз залуутай би яах вэ? Энэ хоёрыг хамтд нь хүндлэх үү? Би аавынхаа насаараа төлөвлөсөн хөрөнгийг салхинд хийсгээ зүгээр харах уу? Миний аав энэ бүхний төлөө амралтын өдөр хүртэл 7 цагт гарч 10 өрөөж орж ирдэг байгаагүй юм аа ээжээ. Аавыг амьд байхад та сүүлийн 3 жил яаж арих ууж зовоолоо. Миний хайр битгий гэд танаас худлаа энийгээд танаас гуйдаг байсныг би маш тод сандгаа. Эрэгтэй хүнийг тэнийг эмэгтэй яаж алдгийг би маш сайн харсан. Надад эмэгтэй рол модель амьдралд байхгүй. Эмээ маань байсан. Гэтэ тэр намайг 13 настай байхад нас орсон. Түүнээс хойш би таныг хараад ямар эмэгтэй байж болохгүй тухай их л сайн ойлгосон. Гэт за тэнгуүтээ дараа нь болохоор 500 саяар Lexus банк боо санхүүгийн байгууллагаар аваад 250 саяын төлөөлөлт хийчээд машинаа алдчихж байгаа. 250 сая зүгээр л салхинд хийсэн. Нэг уурхай байсан 300 саяар зарчсан. 3 тэрбумын уурхай. Ерөнхийдөө бүгдийг нь тооцвол хэдэн тэрбум бол салхинд хийсэн. Юу ч үлдээгүй. Та ингэж болохгүй штэ ээжээ гэд хэлсэн чинь Victim комплекс нь аав дээр ажилладаг байсан над руу шилжиж байгаа. Хоёр хүчирхийлэгч байсан. Одоо ариун заяа. Би тэр хаалга цөмөлтөг бичлэгийг ээжээгээ зодоогүй нотлох гэж хийсэн. Victim комплекс нь яаж ажиллахыг би маш сайн мэднэ. Өөрийгөө гэмтээчээд хүн рүү чихдэг юм. Бид хоёр түүнийг сэмүүдэд үзүүлэхийг их гуйсан. Ээж шашны хүн хий юм сонсон харна. Энийгээ зөв бэлэг гэдэг. Бид хоёр шизофрен гэдэг. Гэх мэтчлэн бүр маш олон сторинууд бол оруулсан байсан. Тэгээд одоо ингэ зөвхөн би хохирдог хүн биш ээ гэдэнгүүтээ манай ингэ дүүнерч гэсэн ингэ хохирдъё маа гэд тэгээд яг дүүнэрийнхаа биччихсэн тэр чатыг нь одоо бас стори дээр оруулсан байгаа. Тэгэл тэр дүүнийг ингээ баг дүүн юм шиг л байгаа юм л да. Ингээд ээж гэрт ингээ хүмүүс авчрах гад байна. Би яагаад байна? Ана би яг уйлмаар байна. Надаа айгүй хэцүү байна гэх мэтчлэн дүүгийнхэн чатнуудээсэн. Тэгээ тэр болгоныг бас өөрийнхөө стори дээрс ингэж оруулж харуулсан байлээ. За тэгсэн чинь ээж нь бас л нэг стори хийсэн. За үүн дээр болохоор гүтгэлгэнд хэрэг сэтэрлээ. Би буруу ойлгосон юм да. Учир нь олдноо гэд бодоод байдаг байсан чинь юу вэ? Хийсэн гэмт үйлдэлүүдийг чинь ярьсангүй шүү. Ариун заяа гэд ийм стори оруулаад тэгээд энэ хоёрын юм одоо юу гэдэг
одоо ингээ би нүргээ дайрах одоо энэ маргаан нь бол зогссон байлээ. Тэгээд ариун зай бас сүлд одоо гэмрхүү юм үзүүлсэн уучлаарай гэд ерөнхийдөө дагагч нараасаа бас нэг юм уучлахгүйсэн пост оруулсан байсан бол харагдчихсэн. Сүлд ариун зайтай холбоотой яригдах зүйл юу вэ гэхлээр тэрээр яг нэг юм кофе асгарж байгаа нэг тийм хөшөөний хажууд зураг авахулаад өөрийнхөө фейсбુક дээр тавьсан байсан байхгүй юу. Тэгэд яг энэ зурган дээр болохоор энэ хөшөө өөрөө энд байсан шүү гэдэг утгатай тайлбарыг бол бичсэн байсан. Тэгэд хүмүүс ялцчгүй ариун зайг нөгөө кофе асгаж исэн гэдгээр нь таньдаг болсон шүү дээ. Яг хамгийн анх ингээд нэгнийхээ толгой дээр ингэж кофе асуулаа гэл орон даяар баг ингэж бөө юм болоод ариун зай хамгийн анх ингэж танигдаж гарч иржсэн байгаа. Тэгээд яг тэрээр энэ талаар яг сүүлд нэг подкастт ороод яг тэр кофе асгаж исэн тэр үед яг юу болж исэн бэ гэдгийг өөр ингэж дахин ярьсан байгаа байхгүй юу. Тэгэд яг тэр яриан дээрээ болохоор одоо ингэж яг кофе шопт ингэж найзаагаа хүлээгээд өөртөө кофе аваад найздаа бас ингэж кофе аваад хүлээгээд ичсэн чинь нэг танихгүй хүмүүс өөрөх нь бичлэгийг хийгээд тэгээд одоо ингэ болчооч гэдгсэн чинь болохгүй ингэж хоорондоо инээлтэд тэнгуүтээ өөрийг нь бас ингэ янз бүрийн хараалын үгээр ингэж хэлж ийсэн. Тийм болохоор одоо ингэ кофе асгаж шүү гэдгсэн чинь асгаж гэд тэгж хэлсэн. Тийм болохоор ингэ тэр кофег бол асгацсан юм а гэдэг зүйлээ бол тэр бичлэгэн дээрээ дахин ярьсан байлээ. За тэгсэн чинь яг энэ бичлэг нь ингэ шортлогдоод Facebook дээр ороод хүмүүс ингэ айгүйх ингэ хаахаа ангри дарсан байсан бол харагдчихсан. Ингэж алхангуут ингээл ширтэлцэж өгч өнгөрөөд ингээд заахгүй. Тэгээд тэгэхээр би яг кофе авчиж сүүлийн удаа дэше гарахтаа би тэр дипломын ажлыг суугаад байгаа. Тэгээд тэгсэн чинь сүүлийн удаа дэше гарахтаа би юу ядаа одоо болохгүй мүү гэдгсэн чинь бүр ингэ амар олон удаа бууж ирж байгаа бичиж байгаа шүү дээ. Тэгээд болохгүй мүү гэсэн чинь би бүр энэ тухай ярихаас хичээдэг юм аа. Ингээд ямар овоо надтай ирж юм ярьдаг гэсэн баггүй юу. Тэгэхээр би амар инээд үрээд юу юм K-drama солонгос кино юм аашин тэг би чи хэдтэй юм бэ гэдгсэн чинь чамшиг хөгшин дахиад гэсэн баггүй юу. Тэгээ би ёо бүр золбон те амар муухай юу вэ. Тэгээд ингээ явах гэсэн чинь ингээл явчихсан чинь шууд нөгөө цамснаас зураад тэгээд би за окей ярилцаад ойлголцсон юм гээд явах хүртлээр бас миний уур хүрж байгаа шүү дээ. Цамснаас зурган бүтэн бүр уур хүрч байгаа. Тэгээ би ингээд нөгөө найзаа уулын 2 кофе авсан юмсан. Тэгээ би асах гэдэг нь чи болтхоо гэдгсэн чинь асгаач харъя. Тэгэхээр би харуулчаа гэж бодонгуудаа асах гад нэгсэн чинь асаа. Тэ асгаад ингэж ус төр явагдсан юм чинь. Ус төр гэдэг нь яг тэр үед манай аавын арчилсан намны тамганы маргаан гэдэг асар том маргаан болчихсон байхгүй юу. Дараагийн сэдэв маань одоо ингэж машинуудын торгуулийг одоо нэг аппликейшн дээр явуулаад цалинждаг ахын талаар мэдээлэл байгаа. Тэгээд намайг үздэг хүмүүс маань гадаадд ажиллаж амьдардаг. За тэнгуүдээ бас зарим нь Facebook ашигладаггүй хүмүүсэд болохоор энэ талаар бас ярих гэж бодлоо. За тэр ах нь болохоор одоо ингэ нэг зогсоол дээр биш те одоо ингэж зогсож болохгүй газар машина байрлуулсан хүмүүсийн тэр машиныхаа зургийг аваад нэг аппликейшн дээр орж бүртгүүлдэг тийм зүйл байдаг байхгүй. Тэгээд яг тэр нь сүүлд би болсон санагдаад байгаа юм. Яг сүүлд ингээд хэрвээ та ингээд зөрчилтэй машинуудын зургийг явуулах юм бол тэрнээс ингээд мөнгө авна гэдэг нэг тийм аппликейшн бол гарч ирсэн. Тэгээд нэг ах болохоор яг тэрэн дээр те одоо ингээд өдөрт бараг хэд 40-оос бараг 50 машин билүү те өдөрт тиймэрхүү машинуудын зураг явуулаад за тэнгуүдээ тэр ахын сарын орлого нь бараг 2 сая орчим мөнгө болсон гэд нэг ахын бичлэг бол ингээд Facebook дээр яваад 100-аас 200 машины зураг нэг өдөрт 200-аас 200 машин 3 машин зогсож шээ яаж байгаа вэ? Одоо явж үзье. Зургийн дараа 2 сая 460 мянган цаас энд урамшуул гэсэн байгааз гэртээ ууж байгаа орно гэд энэ бас хөлөөний цаас хааруулъя гэд ингээл тэр зургийг бүр зорж гэрээсээ гарч ирээл үтч ингээд дараад өдөрт нэг 100-аас 200 машин дардаг байхгүй юу. Ингээд зарим үг дээр гээд өөртөө хомддог шүү дээ. Машин байхгүй гэхгүй. Олдог байхгүй ч заримдаа. Гол нь яг энэ ах одоо тэр зүйлээ ингээд айгүй шударгаарч гэх юм да тий шууд өөрөө ил гараад ярьсан байгаа байхгүй тий. Тэгээд хүмүүс болохоор яадаг одоо ингээд дараа тааруул ингээд зодон модно гэл тий ингээд хүмүүсээс та хараалыг идэж ийн гэх мэтчлээ ууралж аан харагдчихсан. За тэнгуүтээ ах өөрөө ч гэсэн ингээд яриа л тий заримдаа ингээд тэр зураг явуулсан цаа болоод зодуулдаг гэх мэтчлээ зүйлүүдийг бас ингээд ярьсан байгаа нь бол харагдчихсан. Тэгээд хүмүүс үүн дээр яг юу гэж яриад байгаа вэ гэхлээр бас яг хоёр хуваагдаад байгаа байхгүй юу. Зарим нь болохоор айгүй зөвштэй тий ингээд машина буруу газар байрлуулсан бол одоо ингэж торгуулах хэрэгтэй гэдэг өнцгөөс харж ийн. Нөгөө хэсэг нь юу гэж харж байгаа вэ гэхэлэр одоо Улаанбаатар чинь тийм их зогсоолтой газар биш штэ. Ядаж энэ зогсоолныхаа асуудлаа шийдчихэд ингэж торгох
одоо энэ юмнуудаа хийгээч. Ерөөс ингэж иргэдтэй ээлтэй биш. Одоо хүмүүсийг яаж торох уу, яаж татвар нэмэх үү гэл одоо ингэж иргэд рүүгээ айгүй юм чиглэсэн зүйлүүд маш их хийдгээ гэд ингэж уурлаж байгаа нас нөгөө талтаас ингэж харагдчихсэн. Тэгснээ бас нэг юм инээдтэй юм шиг зүйл нь болохоор юу вэ гэхэлэр одоо тэр зургийн болдог одоо тэр ах байгаа штэ тэгсэн чинь тэр ах бүр ингээ хуваар гаргацсан. За одоо энэ нэгд өдөр тийш явна, хоёрт өдөр тийш явна гэснээр бүр ингээ 7 хоногийнхоо нэг өдөр наамбарна гэх мэтчлэн бүр ингээ хуваар гаргацсан. Тэр постноос яваад нилээдгүй хүмүүсийн одоо ингээ анхаарал хандалтыг авсан байгаа. Тэгээ тэр нь бол яалтчгүй одоо жоохон инээдтэй юм шиг те яг тиймэрхүү бол харагдчихсан. Тэгээд ер нь л энэ ахаас гадна яг иймэрхүү ажил хийгээд ингээ мөнгө олдог ч юм уу те тиймэрхүү хүмүүс бас байдаг бах гэж бодож байна. Тэгээд үсэн Монголын сошиалэр нэг иймэрхүү зүйлүүд бас ингэж болж гинөө. Та хэд маань гадагшаа ажиллаараа аялаар явж байгаа бол database юм юуны симцэгмээс аваарай. Та нартай хамгийн өргөн сүлжээг, хамгийн хямнууныг, хамгийн одоо ашиглахад хэлбэр хэрэглэг санал болгодгоороо маш том давуу талтай шүү. За ингээд та нартай энэ удаагийн бичлэгээрээ яг одоо Монголын сошиалэр яригдж байгаа маш жижигэн чимэх одоо ховж юусэдүүдийг ярьж өглөө. Тэгээд цаашдаа бас маш гоё мэдээлэлүүд гарч ирээсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ хүртэл үзсэн бол таад маань лайк дараарай. Тэгээд одоо хүртэл subscribe хийрээ дараагүй байх юм бол намайг дэмжиж заавал subscribe дараарай манайхан. Тэгээд дараагийн бичлэр уулзсан хөөр хүмүүс минь баяртай.